За манай өвд англи хувьд бол бид нэг үндэсний сургуультай хамтарч ажилладаг. Мэдээж 500 орчин нөхцөл сайн байх хэрэгтэй гэдэг ийм шалгуурыг тавьж хамтарч ажилладаг. За энэний нэг нь бол Quick English гэдэг энэ хөө сургууль байгаа. За энэ нэг давхрын хэсэг маань бол ерөнхийдөө лобби хэсэг буюу за тэгээд энд нэг орон орны менежерүүд суугаад мэдээлэл өгдөг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэдэг ийм хэсэг байна. За тийшээ болоод кафетерия хэсэг. Энэ бол йога өрөө тий? Энэ йога өрөө. Танай кафетерия чих гоё юм байна. Харин. Энд ер нь үйл ажиллагаа тий welcome. Тэр үйл ажиллагаа юу. За тэгээд оройдоо энэ дээрээ суусан ч болно асуудалгүй. Тий. Суугч багш нар болохоор ямар нэгэн байдлаар нээлттэй байгаа. За ер нь дийлэнхтэй манай багш нар маань энэ дээрээ суучдаг одоо энэ бүлгүүг харагдаж байгаа бүлгэн дээр ингээд сурагчдад сууж болно гэсэн. Манайх болохоор ажилчид, сурагчид гэж хоёр ерөнхийдөө ангиллагддаг. Энэ болохоор ажилчдын лефт, энэ дөрвөн лефт болохоор цоо ажилчид дэше гардаг. Зөв. Сурагчид бол тийшээ юу? Сурагчид бол энэ дэлхийн хоёр лефт байгаа. Хоёр лефт гардаг. Манай энэ чи өрөө. Энд ч болохоор одоохондоо бол байхгүй. Ягаад гэхээр өдөр болгоны яг тодорхой хугацаанд ирж үздэг. Ямар нэг онцлогоо хийдэг. За манай офис юм бэ? Ажилчдын офис. За гурван дахь маань болохоор ерөөдөө манай жимний хэсэг байгаа. Чөлөө цаг өнгөрөөдөг хэсэг юм тий? Чөлөө цаг өнгөрөөдөг хэсэг үү? За яг чөлөө цаг гэхээр жоохон спортлог талбай гэсэн. Тэгсэн чөлөө цаг өнгөрөөдөг хэсэг үү тий? Тэгээд хоёр теннис ширээтэй нэг бильярдны ширээтэй. За мөн энд юу гэдэг вэ гэхээр манай сургуулийн лаундрын хэсэг байгаа. Хувцас угаалгах хэсэг гэсэн. Энд дээрээ хувцас өгөөд угаалгаад тэгээд авнаа гэсэн. Morning. За энэ манай сургуулийн жим байгаа. Ер нь яг нөгөө сүүлийн үеийн жоохон тоног төхөөрөмж тэгээд жоохон бас нөгөө өнгөний сонголт Монгол нэг үйл байгаа. Яг хүмүүс буудлын жимийг шилжихээс илүү бараг энэ сургуулийн жимийг ашигладаг. Тэгээд цагийн өвөө нь болохоор теннис ч бай, фитнес ч бай, бильярд ч 6-аас 10 цагийн хооронд ашиглаж болно гэсэн. Дөрөв давхар болохоор манай за ер нь бол танхимын сургуультай өгч байгаа. Бүүдтэй багш нар өөрсдөө гэсэн. За энэ дээр болохоор ментум мэн хичээл маань ордог. Нэг хэсэг нэг хичээл маань ордог. Бүүд мэн болохоор яаж авахтай вэ гэхээр за хамгийн цаанаасаа A гэж яваад за цагаан английн цагаан талхаа үсгийн дарааллын дагуу ингээд яваад тэнд W гэж дуусч байгаа. Тэгээд за тэгээд магадгүй хуваар сурагчдын хуваар дээр тэ R1 гэж авах юм бол R1, R2 гэж цаашаа ингээд явсан гэсэн. Машингийн гэсэн үг. За тэгээд цаашаа явж үзэх юм болохоор за энэ болохоор яг юу гэхээр манай групп хичээлүүдийн ангилалтай байгаа. За групп хичээлийн ангилалнаас аягүй ингийн явна. Эндээсээ дараалалаар 1 гээ явчихна. Тэнд 2 байгаа, энэ 3 байгаа, 4, 5 гэж дараалалаа бичсэн. Сурагчдын дормитори буюу дотор байр. Энэ болохоор эрэгтэй хэсэг. Энэ болохоор эмэгтэй хэсэг. Иш болохоор манай common space буюу lounge. Энэ сурагчд маань яадаг вэ гэхээр хичээл хийж болно. За чөлөө цагаа эндээ амарч өнгөрч болно. 24/7. За тэгээд ийм жижиг өрөөнүүд байгаа. Стад иргэнүүд. За яг энэ хичээл хийхээр магадгүй хамгийн гоё харагддаг хэсэг нь юу вэ гэхээр ишигээ хараад тийм байх тий. Ишигээ хараад хичээлээ хийж сухаар их гоё харагддаг. Ишээ далаарна. За тэгээд одоо яг борооны үйлрэл эхэлсэн байгаа болохоор яг үйлдэлтэй яг бүр эсрэгээр амар гоё харагддаг ч юм уу тий. Энэ болохоор зуны 5-аас 7 сарын хугацаанд ер нь борооны үйлрэл гэж явагддаг. Тэгээд ер нь бол эндээс амар харагдцгаал хичээл хийхэд. Яадаг вэ гэхээр сурагчид өөрсдийнхөө идэж явах юм авчираад өгчөнд хадгалчихна. За одоо жишээ нь энэ болохоор манай
Манай ундаа нэрээ манай бичиж нэрээ бичиж тавьчихдаг. Одоо энэ дээр маркер болон харандаанууд ингээд байгаа.